Үзэгчтэй орой минь төргий. Улсын их хурлын нөхөн сонгуул 2021 шууд нэвтрүүлгийн студид эрхчлөлөөг хэрэгжүүлэгч намаас сонгон хайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Төмөр Сүхтэй ярилцахад бэлэн болсон байна. За орой минь төргий танд. За танд болоод үзэгчтэй орой минь төргий. За сонгуулийн сурталчилгаа эхлээд тийм та маск авчиж болно. Хоёулаа бол хоорондын зай бол 2 метрээс бараг илүү шүү дээ тий. За сонгуулийн сурталчилгаа эхлээд нэг 10-аад хончлоо. Бодвол одоо мэдээж эрг нэр сонгогчдтойгоо нэлээд уулзаад тойргоо тойроод явсан баг. Сонгогчдын маань итгэх санаачлага ер нь ямар байна? Дээр нь одоо ер нь ямар хуу хандлагатай байна? Тэгээд юу ярьж гэн, ямар асуудлыг илүү ярьж гэн гэдэг дээр хоёулаа өндөр жоохон тогтож яриа. За тэгэхээр сонгуул эхлээд үндсэндээ дундаа орж байна. Одоо бол дундаасаа цаашаа болох бах. Сонгогчтой уулзаад явхад маш олон асуудал ярьж байна. За сонгогчдын итгэх бол зөвхөн хүмүүсийн хувьд янз бүр бах. Миний хувьд хараад маш их итгэвтэй байна. Одоо энд би бол онцгой байлаа гэсэн зөвлөмжийн дагуу 4-6 хүнтэй уулзж байгаа, илүү хүнтэй уулзахгүй байгаа. За энэ үед бол маш их одоо сэтгэл өндөр инээсгэлсэн байдалтай угтаж байна. Тэгээд мөрийн хөтөлбөрөөр авч байна, асах зүйлээ асууж байна. За сонгогчд маань юу одоо ярьж хэлж, юу санаа зовж вэ гэдэг асуулт дээр би өнөөдөр бол гол байдлаа дүгнж чиглэж яриж бодож байгаа. Ер нь бол хэдийн байдал дээр анхаарлаа хандуулж байна. Яг өнөөгийн одоо болж байгаа байдал дээр бол одоо ковидын тухай асуудал хүндрэлтэй байна. Сонгогчдын дунд орон сууцны тухай хүндрэлтэй байж байна. За дулааны асуудал хүндрэлтэй байж байна. За би энэ дээр тус нь ярий. Тухайлбал одоо ковид гэдэг бол маш их хүндрэлтэй юм тархаж байгаа өвчин. Би ч одоо бас энэ ковидод одоо нийт адрэгдэх нь санаа зовж байгаа бас илэрхийлье. Ковидоос бас сайхан сэргийлэх арга хэмжээнд их байгаа. Тэрийг их сайн сэргийлж дэглэмэн сайн бариа гэж хүсэж байгаа. Ковидыг далиндуулаад иргэдийнхээ бизнес дээр, иргэдийнхээ эдийн засгийн ажилтныг явдал газар авсан байна. Одоо бид нар олон жишээ бий. Зөвхөн маскыг 20 мянгаар зархаар тендер оруулж байсан. Энэ бол наацхийн асуудал. Ковид дээр дамжуулаад маск битгий хэл. Одоо нэг иргэнийг 8,500,000-аар хэмжилнэ гэж ингэж ярьж байсан тийм. Өнөөдөр бодит байдал дээр хэдээр хэмжиж болж байгаа. Ер нь бол яг зүгээр албан ёсны 165,000 гэж байгаа. Гэхдээ иргэд тэрнээс чамдах хэмжих боломжууд байгаа. Тэрнээс үнэтэйж байгаа нь дахиад дундээж байгаа. Тэгэхээр иргэдийг ингэж одоо олноор нь хамруулж 8,500,000 одоо тэр чигт нь халаасаж хулгай хийж штэ. Зөвхөн 8,500,000-аас гадна түмэн байдлаар хулгай хийж байгаа байдал дэндүү харамсалтай. Энд иргэдийг санаа зовж байгаа. За би юу хэлэх гэж байгааг гэхээр зэрэг хэрв сонгон хайрханчууд доктор Шовдрын Төмсгийг улсын их дэлгэх юм бол ийм асуудлуудтай нэг бүрчлэн тэмцэх болно. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ энэ хүнд байдлыг далин дуулж иргэдээр ажилдаг, иргэдийгээ даапаадаг, хүн суртал болдог, залхаадаг асуудал маш сайн тэмцэж өгнө. Энэ ковидээр мөнгө олгочдын мөнгийг тэр чигт нь хураах асуудлыг хүнд тавих болно. Энийг шалгалтанд оруулна. Монголын аудит оруулалт болдгийг бол олон улсын хэмжээний аудит оруулна. Тэгжээж чинь шалгаж бодит түүнийг гаргаж ирэхгүй бол энэ төр чинь төр биш болоод байна. Юу н төрд нөгөө мерит зарчим байхгүй. Энэ төрд намын зарчим яваад байна. Энэ төрд танилын зарчим, төрлийн зарчим яваад байна. Ах トゥ төрөл садангийн зарчим яваад байна. Ийм байж болохгүй. Ингэх юм бол энэ төрийн бодлого гэдэг бол ард түмэн рүүгээ чиглэсэн байдгүй юм аа. За сүүлийн 30 жилд бол энэ төрийн төлөө ард түмний төлөө гэсэн өчүүхэн сэтгэлтэй их хурлын гишүүн байсангүй. Тийм сайд байсангүй. Тийм ерөнхийлөгч байсангүй. Би шулуухан хэлэхэд тийм байна. Ард түмэн надаас илүүгээр хэлж байгаа. Би бол муулж байгаа бас бодит байдлыг ингэж байна. Бид ер нь өнөөдрөөс эхлээд цаашаа 21-р зуунд байгаа учраас ирээдүг харж амьдрах ёстой. Ирээдүгөө харж бодлогоо боловсруулах ёстой. За энэ тухай би бодлогоо боловсруулсан бол энэ одоо уулз хийж байгаа дүгнэлтээс дараа нь ярина. Дараагийн асуудал бол иргэд асууж байна. Одоо ингээд удахгүй нөгөө нэг түлшиндээ очирдох гэж байна тий. Шахмал түлшиндээ. Шахмал түлш бол маш их эмзэгс асуудлууд байгаа. Нэгэнт одоо дулаанд цаг орцсон учраас бол энийг бас өөрчлөх боломж нь бол цаг хугацаанд байхгүй бах. Гэхдээ маш хүндрэлтэй. Энэ түлш яг маш их тортог гаргадаг штэ. Маш их эрүүл мэндийн хувьд хүндрэлтэй. Энээс бол маш их амнасаа маш мэдээлэл байдаг. Гэтэл төрийн автоматар нууд дарддаг байхгүй юу? За энэтэй холбогдуулаад төмөрсөх миний мөр хөдлөлт нэг асуудал байгаа. Энэ бол юу гэхээр дэлхийн шилдэг сонгодог арга болох газан ба хийн дулааныг сонгон хайрхан дүрт нэвтрүүлээ гэж байгаа. За. Энийг нэвтрүүлчих юм бол бид нар яах вэ? Ажилдаа явахдаа хүүхд мань галтай байгаа бол санаа зовох зүйлгүй. Ороо ирээд түлшиндээ оочрлох шаардлага байхгүй. Дахиад бид нар нөгөө нэг элдийн анзын тор юу эрүүл бас агаараар амжилттай байх нь багасчихна. Ийм юм байгаамаа. За хэрэгч боломж байгаа юу гэдгийг асууж байна. Энэ дээр 2-3 тайлбар бий. Би цаг хэмнээд хоёрын яриг гэж бодож байгаа. За, хууль гарах бах тий. Хамгийн нэгдүгээр тийм шүү дээ. Энэ би юм хууль гарна.
Энэ Газан ба хийн дулааны системийг сонгон хайрхын дүүргээс эхлүүлнэ. Мэдээж энэ Монгол дээр хэрэгтэй. Ганцхан сонгон хайрхын дүүрэгт биш. Энийг байж дулааны системийг Монгол улс болоо сонгон хайрхын дүүрэгт нэвтрүүлэх хууль эрхсэн орчныг гаргана. Гэхдээ нэг зүйл тодтолж байна. Эний аюулгүй байдлыг төр хариуцдаг байх хэрэгтэй. Дэлхийн жишг байж байна. Энэ хүн хойно Чех улсад байж байна. Энэ урд хөршид чинь байж байна. Энэ хойд хөршид чинь байж байна. Монголд энийг нэвтрүүлээд тэгэлсэн газар байгаа. Би өөрөө мэдэж байгаа. Санаачлагч нь би гэж хэлэхэд бараг хэлцдэхгүй. За нөгөө тал нь одоо удахгүй Монгол улсын нутаг дэвсгэрээр Орос хятадыг холбосон 50 тэрбум шометр газан хоолоо явах гэж байна. Энийг бид нар ашиглах боломжтой. Энийг ашиглаж хоёр хөрстэйгөө дипломат харьцааг өшөө өргөжүүлж энийг суулгачих юм бол бид нар Монгол даяараа энийг холбох боломжууд бий. Өртөг багтаа гарна. Аюулгүй болно. Нөгөө талаас нь яагаад сонгон хайрханд та нэр дэвшигтэй энийг хийж байгаа юм бэ? Өөр дүүрэх та яриагүй гэсэн асуулт гарч байгаа. Энд хариултыг. Яагаад гэвэл сонгон хайрхын дүүргийн маань нутаг дэвсгэр дээр Улаанбаатар хот битгий Монголын нефть баазын том агуулах байгаа. Энийг төр ашиглахгүй байгаа юм аа. Би бас хувийн хвшлийн дотоод асуудал орж актд ярмааргүй байна. Энийг төр ашиглах ёстой. Тэрийг төшөглөж та сонгон хайрханд эхлээд. Юу төр тэнд мөнгө төлөхтэй маантай. Тэр одоо хувийн хвшил мөнгө төлөөд ш. Үгүй. Тэр өөрөө ашиглын мэдлэлтэй байдаг бол шулуухан хэлэхэд. Тэгээ тэрийг ашиглаад энэ одоо Газан хийн дулаан системийг нэвтрүүлэхэд сонгон хайрханчууд хамгийн ихэнд энэс хүртэх боломжтой. Энийг хуульчилж өгнө. За дараагийн нэг асуудал байна. Манайх ийм асууж байна. Эрүүл мэндийн асуудал, орон сууцтай холбоотой асуудал асууж байна. За энэ юу гэхээр миний мөрийн хөтөлбөр бас байж байгаа шүү дээ. Орон сууцны ипотекийн зээлд төрийн батлан даалтыг бол гаргаж өгнө гэж. Сонирхож асууж байна л да. Ийм дэлхийд байна уу гэж. Дэлхийд би сонсоогүй. Яагаад Монгол хүн Монгол эрдэмтэн дэлхийд байхгүй санаачиж болдгоо. Маш олон эрдэмтэд өнөөдөр дэлхийн санаас зүйл байж. Би өөрөө эрдэмтэн хүн. Тийм учраас бол энэ хэрэгж боломжийг би одоо хэлж гээ. 2008 онд бид нар бол эрхчлөөч нам бол мөрийн хөтөлбөртэй ийм тусгаж байсан юм. Батлан даалтан холдын санг энэ дутуу гарцсан. Өөрөөр хэлбэл дутуу хөлтөөд дугуй байхгүй машинтай адилхан байхгүй юу? Амьгүй хууль гэсэн үг. За тэгвэл сонгон хайрханчууд шовдрын төмөрсг намайг их хурлд илгээх юм бол надад яах вэ? Хуулинд өөрчлөлт оруулах, хууль саач эрх нэгт чинь. Тэгэхээр би энэ дээр ерөөсөө эхний ээжинд маш яаралтай арга хэмжээ бол жижиг дунд дуулрын үйл ажиллагаа гэж одоо завтай тавьж өгөөд орон сууц худалдан авахд төрийн батлан даалт хамаар болоо гэж хэлчихнэ. Инхээр яг 30-40 жил санаа зовдөг зүйл байхгүй болно. Дээр нь нэмээд төрийн батлан даалтын тусгай сан гаргана гэж яриад байгаа нь бол маш олон хэмжүүрүүд тавигдана. Маш энгийн. Энээс үүдээд нөгөө ажлын байр гэдэг юм бий болно. Би чи ажлын байр байхгүй байна. Дараа нь бол ажлын байрын тухай хүмүүс ярьж байна. Ажлын байр олдохгүй байна. Тэ? Энэ яагаад ажлын байр олдохгүй байна гэхээр зэрэгс залуучууд тэр витгийл ахмадууд хүмүүс ч гэсэн тийм ярьж байгаа. Ирээдүйч тийм ярих болцоод байна. Тэгэхээр ирээдүйдээ бид нар юу бүтээх вэ гэхээр зэрэг ирээдүйдээ ажлын байр бий болохын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг төрийн гурвалсан үйлчлэгээр дэмждэг ийм довтлог амьдрах хэрэгтэй болоод байгаа маа. За, гурвалсан үйлчлэгээ гэдэг нь энэ төрийн за. За, ийм байдаг. Ер нь одоо судалгаа хийгээд хараад байхад шүү дээ. Энэ хүн одоо Солонгос байж байна. Хөгжиж орнуудыг яриул одоо эндээс ийм гэдгийг төр нь нэгдүгээр дэд үтсийг хариуцдаг. Дэмжлэг үзүүлдэг 100 харьцсан гэхэд. Хоёрдугаар санхүүдэнд дэмжлэг үзүүлдэг. Гуравт нь борлуулалтанд дэмжлэг үзүүлдэг. Энэ төрийн гурвалсан үйлчлэг байдаг байна. Үүнтэй холбогдуулаад сүүлийн үед ийм гарч ирж байна. Хүмүүсийн яриач нь би урд нь ч ажигладаг байсан. Цагдаа нар хэд их бизнес оролдож байна. Бид нэгэн зах зээл рүү орсон бол цагдаа бидний бис орсох ёсгүй. Цагдаа яг хөө сэргийлэх ажлаа хий. Хэмжүүртэй ажлаа хий. Дахид зүгээр нэг түүцэг очиж хааж байна. Зүгээр нэг ном зарж байгаа хүнийг аваач чирж докторч байна. Тэгсэн мөртөө нөгөө том байдлаар акул болоод хуульж очиод халдч чаддгүй. Тэгэхээр энэ цагдаагийн байгууллагын хуулинд өөрчлөлт оруулна. Төрийн үүднээс энэ хувийн бизнес оролцоог хааж гэн. Цагдаа тэр огт хамаа байхгүй. Хийдэг ажлаа хий. Эндээс цагдаа баяждаг байхгүй, хөрөмждөг байхгүй юу өөрөөсөө. Энэ асуудлыг цэцэлчихгүй болохгүй. Үүнтэй холбоотой нэг онгоо байна штэ. Ер нь хүмүүс ярьж байна. Цагдаагийн байгууллагатай штэ хэрэг төвөг гараа бүртгүүлэхийг шийдэгдэхгүй. Ямар шийдэгдэхгүй. Мөнгөө хулгай талбар шийдэгддэг гэж байна. Үнтэй эдлээ алдар шийдэгддэг. Үнтэй машин дугаараа алдар шийдэгддэг. Цагдаа хулгайчтай нийлээд авчдаг байдал байна гэд иргэд хардж байна. Зөв хардах хэрэгтэй. Тэмч байдал байна. Нэг онгоо байна штэ. Бадар 10 жил болсон онгоо. Сэтгүүлч та бараг мэдж байгаа. Манай ард түмч мэдж байгаа. Нэг хон ингэсэн юм байл да.
ядраад майлаад ань гуугаад цагдаа дээр очив юм байна. Цагдаа гэсэн нөгөө хоньны чинь ноосийн, арсын, хөлийн, толгойгийн махшуулын бүгдийг авчихсан. Аваад хэрэглэгээ боогоод нөгөөдгөө прокурор шийдсэн юм байна. Прокурор авангуудаа гайхаж чаажсан. Энд чи 10 ясаас өөр юм байхгүй юм байна штэ гэд ялын дүгэлтийн үлдээд шүүх рүү шийдэж гинэ. Шүүх хаснаа юу ч авах юм алгаа. Энэ чөмгөө тогшхооссон гэж байгаа байхгүй. Гүй чи онгоо болооч яг бодит байдал хэрэгжиж байгаа байхгүй. Гүй чи энэ систем байж шин. Тэгээ өнөөдөр бол ажилтаа тэмцэх газартай холбоотой би ганц хоёр юм ярих гэж бодож байна. Нэг нь тийм. Юу ярих гэж байна вөхөө зэрэг одоо бид мөгдөж байгаа. Хэдхэн сарын өмнө замун үүдийн нөхдүүдийг овтор барьчихсан. Дараа нь үргэлжлүүлээд Улаанбаатарт энэ тэнд барьсан. Би нэрийг хэлээд яг ард хүн мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд сарын дараа эргүүлээд тавьчихж шин. Яагаад ингэж байгаа? Ажиллагаа явуулаад барьчлаа. Яагаад ингэж байгаа? Ингээд асуух бас сэтгүүлч та. Ард түмс би хариулж гээ. Яагаад гэвэл ийм байна ард түмэн ээ. Энэ дээр гарсан Монгол улсыг үндсэндээ бол 3 хүн модэрж байгаа. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга. Эндээс салбарлаад нөгөө их хурлын гишүүч гэдэг юм уу сайд дарганаар тэгээд доошиж байгаа. Энэ нөхдүүч нээшдээ өөрсдийнхөө сонгуулийн мөнгийг босгох гээд дахиад элдийн банзын мөнгөө босгох гэж элдийн банзын тендер хулгай хийх гээд нөгөө гайлын дарга нартай нөгөө засаг дарга нартай чиглэл өгдөг байхгүй. Нэгс нь өөр өгч чинь. Нөгөөх нь биелүүлээд мөнгө нь өгдөг цагдаа амьсгалын газар мэдээд бариад авчдаг. Гэрээс нь хүртэл одоо мөнгө гаргаж шин. Тэгээд нэг сар хэрэгтэй юм уу хэд хоног аваач хорчдөг. Хэрэг үүсгдэг нөгөөдг нь мэдүүлэхдээ үгүй би намын даалгавраар энийг хийсэн шин. Гэдэг намын дарга нь уцаад наатаа гарга гэдэг байхгүй юу? Тэгээ ерөнхий сайд нэгс үгш намын дарга гэдэг маань ерөнхийлөгч нь наатаа гаргаа бидний болгоо нээгдэхэд ийм тогтолцоог халах болно би. Энэ тогтолцоог халах үндсийг сонгон хайрханчууд нээж чадна гэж би найдаж байгаа. Яагаад би халах вэ гэдгийг бас асууж байгаа. Би 15 жил улс төрийн нам удирдсан. Би хэзээч бусад улс төрийн намаас ерөнхийлөгч дэвсгүүнийг дэмжижсэн түүх надад байхгүй. Хэзээч улс төрийн намын тэр одоо дэмжлэг авах гэсэн хурал цуглаанд очижсэн түүх надад байхгүй. Би өөрөө Илва далд шууд усааргаар жинхэнэ сэрэг хүчин байж чадсан байхгүй. Нөгөө талаас манай намд өөрийн гэсэн бодолтой учраас тэр бодлоо хэрэгжүүлэхдээ зогсож чадсан. Ямар үзэл баримтал танай намд байдгүй хүмүүс асууж байна. Эрхчлөө хэрэгжүүлсэн нам бол ийм үзэл баримталтай. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлж завтай тавилаа. Эдийн засгийг гадаад дотоодын олгорхоотоос хараа тусаар хөгжүүлнэ гэж байгаа. Би энэ дээрээ зогсож чадна. Ингэж чадвал Монгол хөгжнөө. Өнөөдөр бид нар яг манай их баригчид байна шүү дээ. Гаднаас мөнгө өгвөл гүйчил гараад тасаа авчих. Битгий тэгэлдээ. Авах шаардлагатай югүүдийг анализ хийдэг бай. Энэ байдлаар түрүү ковидыг ярьсан те. Эргээд ковид рахад ковидэр бажигчд өнөөдөр үндэ хагсан байна. Дээр нь ковидэр байж та ард түмэг дарангуулагч хагсан байна. Дээр нь ковидэр байж шинжилгээ нэртэй худлаа дүгнэлт гаргадаг зардаг нөхдөд хагсан байна. Давтан хэлье. Хэрв төмөрсгүүдийн хурд очих юм бол хууль өөрчлөх, хууль шаардлага эрхлэн нээгдэх юм бол эднэрийн хөрөнгөийг хураах болно. Хатуу хууль гэдэг. Ковид ирсэн дэр би сая таксигаар ирлээ л дээ ажил руугаа. Тэгээ таксины жолооч хижээл насны хүн болвол одоо үндэсний телевизээр одоо энэ ковидыг 856-аар эмчлээд байсан. Энэ бол энийг бол одоо үнэхээр ямар ч үндэслэхгүй гэж бодож байна. Энэ дээр та нар бас ихаа дуурж өдөр болгон хэлж ярьж дуурж өгөөч бидний хүмүүс гэх тэр хүн тэгжэл хэлээ тасны зөв. Гэх мэтэр ингээд яг нөгөө төрд итгэх итгэл гэдэг юм уу алдаж байгаа нь бас олон зүйлээр харагдчихл байдаг л да. За 40 секундын хугацаа байгаа битэр. Яагаад энэ ковид ингэж нөх вэ? Ер нь ковид руу энэ их хурлын 76 дуурахгүй бид нар ажиглаж байгаа. Сайдыг дуурах бүгд мөнгө хувааж байгаа байхгүй юу? Бүгд хувааж байгаа. Би гүтгээгүй. Энийг иргэд хэлээд байна. Иргэдийн хэлж байгаа үгийг дамжуулж байгаа. Энэ хэрвээ иргэд надад итгэл үзүүлвэл энэ хэлсэн дамжуулсныг ажил хэрэг болгож чадна гэдгийг хэлэх гээд байна би. Над бол итгэл байна. Би өөртөө 100% итгэлтэй байна. Сонгуулиар сурцгаа гээд яваад уулзах гэж иргэд гэсэн над маш их итгэл үзүүлж байна. Зоригжуулж байна намайг. Би бол цааш ажиллахад бол өшөө илүү зориг итгэвч байна. Миний мөрөө хөтөлбөрт нэг юм байгаа. Иргэдээ залхаадаг. Иргэдээ залхаадаг төрийн зохицоог өөрчлөнө гэж байгаа. Энэ юугаар харсан? Ерөөсөө QR системд оруулчихна. Хинч та тэр одоо засаг дарга бүлэг шаардлага байхгүй. За. Цаг дуслаа уучлаарай. За, үзэгчдээ сонгуулийн шууд нэвтрүүлэгт эрхчлөөг хэрэгжүүлэгч намаас 28 дугаар тойрогны дэвшигч төмөрсөх байлаа. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.